Дэлхийн монголчуудын энэ жил радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Яманы махан халуун дээр ураад Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Царай муутай Ари, миний бие болон Ааш муутай Ари нар хамтран хүргэдэг. Найруулагчаар өнөөдөр Жимбот ажиллаж байна. Манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай дижитал зээлийн үйлчлэгийг нүүд ирэмхийн зур ураад Simple хамтран ажиллаж байна. За мөн хаврын тосны аянгараа Toyota Top Motors хамтран ажиллаж байна. Өглөө нэмд Ари сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарв уу? Сайхан амарсан. За Hot Topics бол дэлхийд дахинд ямар мэдээ олон улсын ямар мэдээ дэлхийд дахинд анхаарлын төвд байгаа вэ гэдгийг Google Trend-ийн тусламжтайгаар илрүүлж ярьдаг юм мэдээлэл. За надаа ийм байна. Эхний хоёр мэдээ бол Израильтай холбоотой мэдээлэл нь. Израильд нэгэн сонирхолтой үйл явдал болсон. За энэ нь бас дэлхийн нийтийн анхаарлыг төрүүлээд байгаа юм байна. Акул довтлсон Shark Attack буюу 20 мянган хайлттайгаар Израильтай энэ хайлт тэргүүлж байна. За араас нь Израилийн нэгэн алдартай хүн онгоцон дотор тавьсан бичлэг нь одоо бас тараад түүнтэй холбоотоос яриа болоод байгаа юм байна. За үүний араас Америк нэгдсэн улсад бас хүмүүсийн олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол Tesla-гийн хувьцаа гэсэн хайлт, Tesla stock гэдэг хайлт орж ирээд байна. Тэгэхээр мэдээж хэрэг энэ бол манай ахтай холбоотой асуудал. Энэ удаа орж ирж байна. Tesla болон Elon Musk ажиллаа өгөх жагаатай холбоотой Tesla-гийн хувьцаа ямар байгаа вэ? 200 мянган хайлт байна. 200 мянган хайлт 4 цагийн өмнөөс ерөөсөө трендлж эхэлсэн байна. Tesla-гийн хувьцаа хэрхэн байгаа вэ гэдэг. За энэ мэдээллүүдийг харин за дараагийн дөрөвдүгээр мэдээлэлээр цаг гарвал Бразил руу бүгдөө очиж байгаа. Бразилд 22 онд ерөнхийлөгчөөс албаасаа буусан Болсонаро за дээд шүүхтэр одоо ял сонсохоор төлөвлөгдөж байгаа шүүх хурлан болох гээд байгаа. За Болсонаро гэдэг бас л хил амны бай болсон энэ хүнтэй холбоотой эргэн тойрон ямар юм яригдж байгаа гэдгийг өөрийнхөө чадлын хэрээр хүргэнэ. За миний хувьд өнөөдөр яалтчгүй нэг реалити шоуны од хүний нэр орж ирлээ л дээ. За реалити шоуны од гэхээсээ илүү Америк нэгдсэн улсад энэ Joe Exotic гэдэг хүн бол одоо том муурнууд буюу одоо бар сургагч гэдгээр алдартай. Тэгээ нөө Big Cat гэж яриад байдаг. За тэгээд бар сургагчаараа алдартай энэ хүн одоо бол шоронд хоригдож байгаа. Гэхдээ шоронд хоригдож байгаа. Би одоо юу ярьж өгөх гэхээр яагаад шоронд хоригдсон юм? Тэгээ шоронд яг ямар хэрэг хийсэн болоод одоо тренд дээр Joe Exotic гэдэг нэрээр орж ирээд байгаа тухайд би ярьж өгнө. За үргэлжлүүлээд 2019 он би бүр яг тод санаж байна л да. Тухайн үед ингээд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ Lori Bell of Daybell гэдэг бүсгүйтэй холбоотой мэдээлэл бүр битүү цацагдсан. Яагаад тэгэхээр энэ эмэгтэй 22 хүүхэд нь ингээд сургаггүй алга болчиход хахад мэдхгүй яасан бол гэж хэлэнгүүтээ нөгөө шинээр үерхсэн залуутайгаа шууд байраа суулгангуудаа хаваа руу нүүгээд хаваад очиод ингээд нэг тийм жаргаж амьдраад байсан. Тэгэд хүүхэд чинь алга болчиход байгаа юм шиг хүн чинь яасан хин юу хүүхэд гэх мэтчлэн нэг иймэрхүү хариу өгөөд байсан. За тэгвэл энэ эмэгтэйтэй холбоотой ингээд хүүхдүүд нь хайдсан ямар асуудал гарсан гэдэг бол хэрэгүүдийн шийдэгдсэн. Тэгвэл энэ нэмэгтэй дахиад нэг өөр хэрэгт одоо буруутай тогтоогдсон тухай мэдээлэл орж ирээд Lori Bell of Daybell гэдэг нэрээрээ трендд орж ирсэн байна. За удаах мэдээлэл маань одоо энэ Пакистаны одоо хилийн бүс буюу одоо хамгийн их одоо мөргөлдөөн гардаг Кашмирын бүсдэр нэгэн этгээд галт зэвсэг нээгээд зөвхөн жуулчд руу нээгээд гэтээ жуулчдыг бас онилж нээсэн гэж байгаа юм л да. Зөвхөн муслим биш хүмүүс рүү гал нээсэн гэдэг ийм мэдээлэл цацагдсан байна. Тэгэхээр энэ мэдээлэл одоо үйл явдлын мэдээллийг хүрэхээр татаж авсан байна. За эхний мэдээлэл Израилаар эхлэх гэж байна. За Израиль бол тэр болгон Израилийн Google Trend орсон түүх байсныг санахгүй байна. Израиль хэл чинь бас ойлгомжгүй юм байна. Google Trend Translate-ийн тусламжтайгаар л орчуулад юу болоод байгааг нь олж мэдлээ. Гэхдээ энэ мэдээлэл олон улсад олон хүмүүсийн дэлхийн нийтийн бас анхаарлын төвд байгаа юм байна. За бүгдээрээ газар дундын тэнгис сайхан сэлжсэн санаж байна уу? Санаж байна. Сэлжсэн. Би нэг сэлжсэн лөө. Чи ороогүй лөө. Би зүгээр ингээ булан дээр л хөвтчихсэн. Гэтэ хөл мөлөө дөрөөл бас ингээ сэлж мэлсэн баг тийм. За бүгдээрээ бид нар чи одоо Турктэй чи газар дундын тэнгис сайхан болгосон. Тэгсэн чинь газар дундын тэнгис яг тэр тэнгист чинь аимшигтай хэрэг болсон. Ер нь газар дундын тэнгисийн ирэг дээр одоо дулан загас гэж ярьдаг. Аврах одоо загас энэ хүнлүү дайрсан хэрэг ховор байдаг, маш ховор. Гэтэл яг ингээд амьдараа нэг Израиль хүнийг бариад идж байгаа бичлэг нь интернетээр цараад хүн амьтны зүгээр айлгаад орилж ашигч бөө юм болж байгаа юм байна. Израилийн иргэд. За Израилийн одоо хойд умард баруун ирэг дээр одоо Хадера гэдэг ирэг дээр энэ үйл явдал болсон. Энэ асуудлаас болоод Израильд 20 мянган хайлтайгаар энэ аврах загсны одоо довтлогоо гэдэг хайлт Google-ээр Израильд орж ирсэн байлаа. За ингээд бүр айж одоо хүмүүс сандралтаад яасан бэ гэхээр
ингээ явж исэн одоо сэлж исэн хүнийг одоо тэндээс нь ингээд нийл ингээд цус ийшээ тийшээ тарж байгаа нь ингээ харагдаад бичлэг нь ингээд тараад сошиал медиагаар ингээд тараад байгаа юм байна. Бичлэг. За одоо Туркт бол би угаасаа сэлж чадахгүй болохоор улангаар л хөвтөжсэн гэсэн чинь чи чинь бүр сэлээ цаашаага алга болоод ирсэн чинь ямар амар юм бэ? Үгүй харин тий би одоос нилээ гайхуулах гээд оо. За өнгөрөөд за газар дундын тэнгист баахан сэлсэн. Тэгээд ер нь бол ийм тохиол бас байд юм байна. Тэгээд яг хав Туркийн эрэг бол Израилийн эрэг бол жоохон өөр л ахал та. Гэхдээ л одоо яг энэ тэнгист нь ийм тохиол маш бага байдаг байтал Израильчууд ингээд аимшигтай ингээд юунууд дулан загснууд дайраад байгаа юм яриг гарсан байна. За тэгээд энэ дээр олон хүмүүс яг гэрчүүд хүмүүсийн нүдэн дээр нэг нь бариад идсэн гэсэн үг шүү дээ тий. Тийм байна, тийм. Нүдэн дээр нь бариад идсэн. Хин гэдгийг тодорхойлж чадахгүй байгаа. За тэгээд энэ нисдэг тэргээр яваад бахан хайлт хийгээд үргэлжлүүлээл ингэж яваад байна. Тэгээд хөрхи нөгөө одоо шумбагч байсан юм байна. Шумбагч ингэж шумж хагаад ингэж орилсон гэнэ. Намайг хадчихлаа л гэж орилол ингэж орилол байсан гэдэг. Одоо энэ Израилийн 12 дугаар сувгийнхэн мэдээлсэн байна. За тэгээд хэдхэн минут дараа гэхэд тэгэл алга болцсон гэж ингэж тайлбарласан байна. Найруулагчийн зураг өгсөн байна л да. Одоо иргэд яг энэ одоо эргээс иргэрүүл явж байгаа юм шиг байна. Одоо далайн иргэрүү. Энэ хооронд нь хажуу талд нь одоо авраг загсны сэрвэн цухуц яг явд одоо сэлж байгаа хэсэг нь ингээ харагдаж байна л да усандаа байгаа хэсэг. Йоо тэгэл ямар амар юм бэ? Би одоо сэлж чаддгүй да баг баярлалчлаа. Одоо дахиад тэнгис талал ойрдохоос одоо бүр зүрхэнд орсон. Би бүр ингэсэн тэр нөгөө Туркт би чинь сэлж чадахгүй ч гэсэн тэгэл далаад бас ингээл одоо тий биеэрээ ингээ булхагдаа тэр булангийнх нь хавцаа ингээ ороод исэн байхгүй усан дотор. Тэсэн чинь би ирчээд энд 400 шуугааны мэдээ ээжсэн чинь Филиппинд илүүтэй зүгээр ингээ далайн тийм үү төрлөخت ингээ татагдаад аваад ингээ яваад ингээ хүн бурхан болсон тухай мэдээ ингээ шууган гарахгүй юу. Тэнгүүт нь бурхан минь би хот яаж тэр одоо сэлж чадахгүй мэж усанд ороод исэн гэж өөрөөсөө айсан штэ бүр. За одоо яг энэ ховор тохиолдол байдаг гэсэн ингээд Израильчуудыг удирдлагууд нь энэ одоо далайн эрэг дээр болгоомжтой байхыг далайн эрэг усанд орохгүй байхыг анхааруулад хяналтандаа авчаад байгаа юм байна. За ийм тохиолдол бага байдаг гэтэл яг ийм одоо дайралт болоод байна ингээд болгоомжтой байхыг сануулсан байна иргэдтэй. За хамтран ажиллагчаа танилцуулах юм манай нэвтрүүлэгтээ дижитал зээлийн үйлчилгээг нүд ирмэхийн зуур өрөөтэй Simple хамтран ажиллаж байна. Зя байгаа газараас хамгийн уян хатан нөхцөлтэй 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд дэрмхийн зур авах боломжтой дижитал зээлийн үйлчилгээг танилцуулж байна. Тэгэхээр Simple маань зээл авах процесс зарцуулах хугацааг багасгаад таны санхүүгийн нөхцөл таар хамгийн дээд хэмжээгээр зээлийг санал болгодог гэдгийг дуулахад таатай байна. Нүд дэрмхийн зур 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжтой. За Simple-ийн зээл авах процесс зарцуулах хугацааг багасгаж таны санхүүгийн нөхцөлд тарах дээд хэмжээг зээлийг санал болгодог. За ингээд Simple app-а нэдэж ирэх хамгийн их татаж авнаа. Simple app та татаж аваагүй бол татаж авах хэрэгтэй. За тэгээд харилцагч болж бүртгүүлээрэй. Ингээд дижитал зээлийн эрхээ та харна. Хэрэглээний зээлийг гэрээг нэг удаа байгуулад хэдэн ч удаа та захин зээл авах боломжтой энэ гэрээгээрээ. Тэгэхээр зээл олголтын шимтгэл нь тэг төгрөг. Зээлийн доод хэмжээ нь 100 мянган төгрөг. Зээлийн дээд хэмжээ нь 30 сая төгрөг бол хугацаанд 40 хүртэлх сар хугацаа гэж байгаа. Тэгэхээр хэрэгэлсэн хугацааныхаа л хүүг төлөх бас давуу боломжтой юм байлаа. Хамгийн гол нь байгаа газараасаа гар утсаа ашиглаад онлайнаар гэрээ байгуулад зээлээ дансанд авчихна. За Simple-ийн микро зээлийн үйлчилгээ хамгийн сонирхолтой нийгмийн даатгалт шимтгэл төлдгөө хүмүүс болон тийм хүмүүс тааруулсан нэг үйлчилгээ танилцуулъя. Энэ бол микро зээл гэдэг үйлчилгээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлдгөө байсан ч хамаагүй сүүлийн 6 сарын дансны хулгай оруулаад 2 сая төгрөг хүртэлх зээлийн эрхээ шалгуулад авах гаргуулж зээлийн эрхчлэлтэд тодорхойлуулах боломжтой. За мөн нэмж хэлэхэд зөвхөн шаардлагатай үедээ л зээлийн үйлчилгээ авч авсан зээлээ ухаалаг зарцуулахыг Simple-ийн хамт болон уриалж байгаа юм байна. За тэгэхээр Simple-ийнхэнтэй даа хэрэг очиж уулзах шаардлагатай гэх юм бол Сүхбаатар дүүргийн 4-р хороо 40 мянгатын 21-ийн Б байр буюу улсын их дэлгүүрийн урд байдаг усан ориглуурын баруун талд байгаа шүү. За тэгэхээр Simple гэд Facebook-аас авал аль биесны пэйж байгаа. Мэдээж хэрэг хамгийн эхэлж Simple app-а татаад авах хэрэгтэй. Харин Simple Email гэсэн вебсайтаар нь орж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 1828 гэдэг дугаар сохно нь 1828 28. Манай нэвтрүүлэгтээ дижитал зээлийн үйлчилгээг нүд ирмэхийн зуур өрөөтэй Simple хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За одоо Pix нэвтрүүлэг хүргэлжилж байна. За энэ одоо дулан загас гэдэг чинь аимшигтай юм байна. Их болгоомжтой байхгүй бол болохгүй. Дараагийн мэдээлэл рүү орцгоё.
За дараагийн мэдээлэл Joy Exotic гэдэг хүнтэй холбоотой. За тэгэхээр энэ хүнийг Барын хаан гэж бас нэрлэдэг байдаг. Бүр Tiger King буюу Бар хаан гэдэг энэ нэрээр нь Netflix баг 12 дэх ангитай 3 цуврал 3 бүлэг цуврал гаргасан санагдаад байна. За. Тийм үү? Тийм ээ. За энэ хүн маань яг ямар учиртай вэ гэхэд би одоо ингэж тодорхой ойлголт өгье л доо. За Idaho гэд мужид Oklahoma гэд мужид энэ хүн одоо том одоо муур буюу одоо барын одоо зоопарк ажилладаг. Бар сургадаг, тижээдэг ийм хүн байсан. За энүүгээрээ бүр алдаршаад хүмүүс одоо тий Joy Exotic гэдэг нэрээрээ гин чи өөрийнх нь бүтэн нэр нь болохоор Joseph Maldonado Passage гэдэг нэртэй үнэ л дээ. Тэгэхээр Joy Exotic гэдэг нэрээр Exotic одоо амьтад буюу одоо барыг тижээдэг тий барыг гаршуулдаг, сургадаг гэдгээрээ алдаршаад энэ нэрээ авсан юм байлээ. Тэгээд за би бүр түрүү ингээд өөрийнх нь энэ хүнийд намтар төгөө уншиж байгаад бас л яванда манай ах болж болох л байсан нөхөр гэж бодсон. Танаа ах болох гэж ер нь ямар жалгуур хангаж байна. За яасан гэхээр за 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Яагаад нэр дэвшсэн бэ гэхээр тэгээд өөрөө ч мөрийн хөтөлбөр юу юм гэсэн чи юу гэж хэлсэн гэж би бүх цаг үед бүх хүний бүх эрхийн төлөө тэмцэнэ гэдэг тийм мөрийн хөтөлбөртэйгээр нэр дэвшсэн заяа. Үгүй айгу зүйл бодолтой юм шүү. За тэгээд ерөнхийлөгчийн сонгуульд мэдээж гарч ирээгүй. Гэхдээ тухайн үед бол саналыг бас нэлээд хуваасан гэдэг юм байна. Би дааш нэр дэвшсэн. Тэгээ ерөнхийлөгчийн сонгуульд гарч ирж чадаагүйгийнхаа дараа Oklahoma муж улсынхаа амбан захирагчд бас нэр дэвшсэн юм байлээ. Гэхдээ аль алинд нь гарч ирээгүй. За ингээд том бараа гой тижээгээ тийм үү гаршуулаа. За зархын зараад үржүүлээд алдаршаа тий ингээл нэг тийм сайхан амьдарч исэн чинь Carol Baskin гэдэг эмэгтэй гараад ирсэн. За гай газарт орос гахаа модонд орос гэдэг шиг. За энэ хүний хувьд шүү заяа. За Carol Baskin ямар учиртай вэ гэсэн чинь Joy Exotic гэдэг хүн энэ амьтдын эрхийг үнэхээр их зөрчиж байна тийм үү. Одоо энэ одоо барыг тижээж ин гаршуулж ин ингээд сургаж ин гэдэгчлэн энэ хүн том бараа энэ зоопаркта авчирхын тулд жижиг баруудаа алж устгаад байна ч гэдэм үү. За. Тэгээ энийг ингээд нотлох баримтаа гаргаж ирээд энэ хоёр чи хоорондоо одоо нөгөө одоо репродийн хооронд feud, beef, dis гэл ингээд хоорондоо сөргөлдөөн болж штэ. Яг тийм юм болоод за одоо жишээ нь одоо Америкийн том моолууд дээ штэ. Моолуудын Joy Exotic гэдэг нөхрийн одоо юуг яасан юм бэ? Баруудтай хийх тэр одоо сургаалт тийм шоуг нь худалдаж аваад ингээд үзэгчдийг хүмүүсийг татах зорилгоор ингэж моол дотор хийлэгдэг байж лээ том бартай үзүүлбэрүүдийн тэгсэн чинь нөгөө Carol Baskin гарч ирэнгүүтээ энэ хүн ингээд барын эрхийг үнэхээр зөрчдөггүй энэ хүний тижээж байгаа барууд бол ингээд эрхэн зөрчигдсөн зовсон амьтад гэх мэтчлэн юм компанид ажил хийгээдсэн чинь моолууд одоо тэр гэрээгээ цуцлаад. За тэгээ Joy Exotic-ийн одоо орлого нь буурна шүү дээ. Тэнгүүд нөгөө Carol Baskin руугаа эргэж ингээд дайраад Carol Baskin бол ингээд худлаа мэдээлэл түгээдэг гэх мэтчлээ ингээд лого могог ингээд илүү тийм мардсан болгоод мим маягаар болгоод Carol Baskin гэдэг хүний тэр нөгөө амьтан хамгаалах нийгэмлийнх нь нэр төрөөр ингээд халтаад. За ингээд хоорондоо ингээд яг энэ ингээд маргаан ингээд дамжраал гэсэн. Явсаар Joy Exotic яасан гэж. Хоёр хүн хөлслөөд Carol Baskin-ыг алуулах гэж оролцсон. Хөлсний алуурч хөлслөөд энэ ингээ маргаан баригдсан юм уу? Тэр нь баригдаад алж чадаагүй. За тэр нь баригдаад энэ хэрэгтэй 22 жилийн ял авсан. Одоо бол торны цаанд хоригдож байгаа л да. Торны цаанд хоригдож байгаа одоо яг зургийг баршигч биш хүн байгаа гэдэг нэг тийм exotic хүн байгаа да. За тэгээд торны цаанд хоригдож байгаа. Одоо болохоор ягаад энэ хүн тренд дээр орж ирсэн бэ гэсэн чинь 7 дахь удаа гэрэлжээ. За 7 дахь удаа гэрэлсэн тухайга одоо би энэ Америкийн зарим мужуудад одоо юу гэдэг нь дотроо гар утас хэрэглэх яг пад таблетыг тодорхой хугацаагаар ингээ хэрэглэх боломж олгодог гэсэн. 20 анги дотор. Тий 20 анги дотор. Тэгээд нөгөө хүн чинь хэрэглэж байгаа үгүй юу гэдэг ингээ тогтмол ингээ нөгөө автоматар зургийг аваад шалгачтай юм байна л да. Тэгээд нэг бас нэг хэрэгжилсэн нэг алдартай гарын тэр нөгөө байнга ингээ зураг авах болсон зураг нь цацагдаад. Тэгээд энэ од ямар амар өөрчлөгдсөн бэ гэдээ бас шар мэдээлэл цацаадсан. Тэнгууд Joy Exotic болохоор X хөтөлт юм байна. Twitter хөтэлдэг. Twitter дээр за 4 сарын 22-ны мегмар гарагт би шинэ нөхөртөөгөө гэрлэлээ гэдэг мэдээлэл оруулсан. Нөхөртөөгөө. За энэ сүүлийн үед ер нь нөгөө ижил хүүсний гэрэл нэлээд олон манай мэдээгээр орж ирээд байна те. Одоо энэ ялтчгүй тэгэл тренд дээр л ороод ирлээ яг шүүж аваад байгаа ч юм алхал тий. Тренд дээр эднээс нь орж ирээд байна. Хүмүүс угаасаа яг би тренд хийсэн одоо энэ hot topics-ийг хийсэн сошин ингэж бодсон. Ерөөсө хүмүүс тийм сайхан мэдээг шуугуулдаг юм байна. Дандаа л болж бүтэхгүй эмийг л гайхаж хаагаад идэм шиг болж байна. Харин ч итгэдэггүй юм шүү. Сонсчил заа яж байгаа энэ нэрийн үний юм уу гэл тэгэл Google трендээр ороод үздэг юм шүү. Одоо тэгээд яг энэ газар дундын тэнгист хэлжсэн хүмүүс нэрнгэсээ одоо юу хайгаад байгаа юм бах та одоо
акул захс одоо дайраад байгаа юм бах та гэж одоо хайж тараад ах шиг байна тий. За энэ одоо Maldonado Passage буюу Joy Exotic гэдэг энэ хүн маань 7 дахь удаага Мексикийн иргэнтэй гэрлсэн. 7 дахь гэрлэлт. Тийм 7 дахь гэрлэлтэн. За тэгээд гэрлэлтийн хувьд болохоор өөрөө ингэсэн. Өөрөө 62 настай. Энэ залуу нь 33 настай. Тэгснэ ингэж би энэ мэдээлэл нь манай ахтай холбоотой заяа. За би хизээч амьдралдаа ийм жаргалтай байж үзээгүй. За бит хоёр ингээ гэрлээд албан ёсоор гэрлэлтэд бүртгүүлсэн учраас энэ одоо Мексикийн иргэн одоо нөхөрт маань албан ёсоор ингээд Америкийн иргэншил олгогдноо тийм үү. За энэ хүн одоо ингээд гэмт хэрэг бит хоёр ингээд Дональд Трамп намайг амьдралынхаа сүүлчийн хорон мөчийг ад жаргалтай өнгөрүүлэхэд зориулаад өршөөлтөд хамруулчаасаа гэд X дээр өвчсөн заяа. Тэгээ тэрний нь болохоор хүмүүс их шуугаад байгаа юм байна л да. Одоо бүр тий хүн алуулах гэж оролдчихоо. За тэгээ шоронд нэг Мексик залуу авч гэрэлчээд нэмснээ ингээд төрөөс ингээд өршөөл нэхэд байна энэ хүн гэдэг нэг тийм өнцөг гаргаад хүмүүс тэгээд бас нүчний илтгэгчлээ арайчтай л гэж хаагаад байгаа юм шиг байна. Энэ ч угаасаа тэгэл байнгын бас хүмүүсийн анхаарлын төвд бэж чаддаг хүн юм байна штэ. Ингээд яг үйл болох нь бас их онцгой хүн байна. За тэгэхээр сүүлдээ тэр кино шиг юм бэ те. Одоо муудалцаа сүүлдээ болохоо байлангуудаа алуулах гэж оролдоно гэдэг чинь энэ хоёр зөв нэг бүр ингээд үдчин сэтгэлээс үзий ядсан байсан харагдаж байна те. Бүр тэр Carol Baskin гэдэг эмэгтэй насын инхийн цагаан тагтаа биш. За. Хоёр дахь нөхөр нь сургаггүй алга болсон. Тэгсэн чинь сургаггүй алга болсныг ингээ хүмүүсийг тухайд юу гэж шугжсэн гэж эн чинь нөгөө баахан бар хамгаалаад байдаг барнуудаа тавиад өчч нөхрөөгээд тэгээд ингээ бас ингээ эн чинь өөдөөдөөсөө ингээ хоорондоо сөргөлдөд байгаа хоёр чинь чи бар алсан чинь чи нөхрөө алсан гэл хоорондоо Зя дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл бас Израильтай холбоотой нэгэн мэдээлэл орж ирсэн байна. Израильд энэ хайлт нь саяны акул болон энэ дараагийн Шломо Бараба гэдэг энэ хайлт хоёр тэргүүлээд байгаа юм байна. За Шломо Бараба гэдэг хүн бол Израилийн алдартай нэвтрүүлэгч, комедиан, за жүжигчин юм байна. За тэгээд олон ийм Израильд бол маш алдартай ийм хүн юм байна. За тэгээд энэ хүн яасан бэ гэхээр одоо энэ Бен Гурионы нисэх онгоцны буудал дээр энэ зөвхөн ганцын Шломо биш л те залгаан цэрлүүлэлт явагдсан юм байна. Яасан бэ гэхээр за бүгдээрээ Турк явж байхдаа илүү нэг баахан удаан нислэг хүлээсэн шүү дээ. Хэр удаан хүлээлээ? 2 цаг хүлээчлээ. Юу 2 цаг биш шүү дээ. 4 цаг хүлээчлээ. Тийм, нэлээд удаан хүлээсэн. За тэгэл 9 цагаас баг 2 хүртэл хүлээсэн санагдаад. Тийм үү. За тэгээд ер нь бол нэг 5 6 цаг хүлээгэл ер нь ингээд хүмүүс ядарчдаг штэ онгоцны буудал дээр. Тэгсэн чинь нислэгч ингэдэг штэ. За одоо 2 цаг хойшлоо, 2 цаг хойшлоо гэл ингээл хойшлоод байдаг. Бен Гурионы нисэх буудал дээр нислэг нь 30 цаг хойшлсон гинэ. 30 цаг хойшлсон гинэ. Бүр тэр 5 цаг болгоч ч л миний бүр хамаг бие чилээд уйлмар санагдаад байна шүү дээ. Тэгсэн чинь 30 цаг болоо. За ингээ 30 цаг хүлээлгээд одоо ингэсэн байна. Одоо яг энэ бичлэгийг харуулж байна л та. Бүгдээр ингээ ороо суугаад яг нислээ гэсэн чинь за бүгдээрээ ингээд юунаас онгоцноосоо гарна уу? Манай нислэг. Тэгэхээр чи хүмүүсийн нөгөө төвчээр баг эцсийн одоо юунда одоо төвчээр хязгаар нь давдаг юм байгаа зү. Тэгээд энэ Шломо Бараба гэдэг хүн ингээд нөгөө төвчээр барагдаад зөв хэл хэлэхгүйгээр еврей хэлээр одоо ингээл орилж хашигчж байгаа бичиг нь би буухгүй наашаа хаста энэ дээрээ гэж байгаа юм. Тэгээд дарцсан нөгөө сонсохгүй гэж шиг орилоод байна энэ дээр яг бичлэг бол тэгж өгөөд. За нэг энэ одоо алдартай хүн одоо ингээд бүр тэсгэл алдаж байгаа бичлэг нь ингээд интернетээр дараад за тэрийг нь одоо хүмүүс үзэх гээд одоо израильчууд ялангуяа үзэх гээд ингээд Google-ээр хайгаад байгаа юм байна. Яа энэ гэхдээ хэрэг 30 цаг гэвэл аригуна би төвчгүй. Би ч яхад ямар хайш гарч хийхгүй харин тийм бүр би бол яхад царай муудаад нэм царай алдаад яах вэ тэгээд би нэрээ би энэ байтгал юм болно. Би чи бас л хурцхан болохоор тэгээд. Үгүй тэгээ яг цаг бодлоход нэрээ үнэхээр бас нэг онгоцны буудал дээр 5 6 цаг болчиход үнэхээр ингээд тэсгэл авдаг. 30 цаг одоо тарчлаа тамлан зоолт мөн үсттэй тий. Тэгээд ганц энэ бол байгаагүй. Бусад бүх одоо онгоцны нисгэгчд нь буугаараа онгоцоо чөлөөлөөрөө гэсэн чинь ойрлолтол ингээд ингэж байгаа бичлэг одоо тараад байгаа юм байна. Харин тийм байна. Одоо тэр нөгөө нэг дунд нь бас нэг өөр Турк айлч хотод үлээ бас нэг 2 цаг болоо 3 цаг болоход би бас тэр аваар нь хүмүүний дуудаад юу болоод байгаа ингээ хэрүүлэг яваад байгаа байхгүй юу? Би ч гэсэн 30 цаг бол 2 цаг тутам нэг хэрүүлэг ивэл чи 15 хэрүүлний тех юм байна. Би тийхгүй би зүгээр шууд л зүгээр өстө бөө юм болно. Дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл чинь за энэ бүр ингээд одоо би гайхаад байгаа. Одоо хүн чинь ингээд төрүүлсэн үр хүүхдээ
одоо ингээл тий амнаас тасарсан ам гэж хайрладаг штэ. Зарим хүмүүс ингээд нэг тийм эцэг их болоход зориулагдаагүй хүмүүс гэж байдаг гэлээдэг. Тэр л бол яг үнэн болж таарлаа л да. Одоо энэ миний ярьж өгч байгаа Lori Vallow Daybell гэдэг нэмэгтэй болохоор 2000 яг одоо өнөөдөр ингээд яагаад энэ хүн тренд дээр орж ирсэн бэ гэхээр өөрийнхөө одоо тий албан ёсны эр нөхрийг өөрийнхөө төрсөн дүүтэй нийлж амийн хүн нөгөөд даатгалын амныхын даатгалын мөнгө авах гэж амийн хөнөөсөн хэрэгтэй буруутай гэдг нь тогтоогдож одоо ингээд бүх насаараа хоригдох ял авах гэж юм л та. За гэхдээ энэ хүн чинь одоо яг энэ болохоор энэ хүний холбогдсон заяа. За бодё 2 хүүхэд нь тэгээд нэг нөхөр нэг ихнэр за дахиад нэг нөхөр гэдэг ингээ бараг 5 дахь ингээ хүн амны хэрэг болж тарж байгаа байхгүй бүр 2 хүүхэд хоригддгүй юм уу энэ ч одоо ямар хоригдож байгаа яг одоогоор болохоор бүх насаараа хоригдох 2 удаагийн ял шийтгүүлсэн хоригдож байгаа. Одоо 3 дахь ялаа шийтгүүлэх гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд бүх насаараа одоо тий ам 50 тавтлаа шоронгоос одоо гарч ирэхгүй л гэсэн үг. Гэхдээ би ингээд түрүү ингээд энэ хүний түүхээ ингээд тэрэн дээр ороод ирсэн бохоор хайгаад үзчихэл их гоё юм юу амьдарч исэн юм байна. 50 сайхан тий ууг нь одоо тий ингээд хүүхдүүдтэйгээ 2 хүүхдтэйгээ тий нөхөртөөгөө амьдарч исэн. Гэвчиг юу болсон бэ гэсэн чинь нэг зохиолч залуутай танилцаж. Өнөө зохиолч залуу нь ингээд нэг шашны нэг тийм одоо жоохон тийм одоо сект гэх юм уу? Гаж урсгал. Тийм жоохон гаж урсгалын талаар бичдэг. За тэгээд дэлхийн сүрлийн талаар бичдэг ийм залуутай танилцаад энэ залуудаа дурлаад. За дурлангуудаа одоо нөгөө залуу нь одоо тархийг угаасан гэх юм уу эсвэл энэ бүсгүй өөрөө тэгээд угаасаа ч тийм өөрийнх нь сонголт нь тийм байсан юм уу яг энэ залуутайгаа цуг амьдрахын тулд одоо нөхрөөсөө ингэ салах шийдвэр гаргасан. Нөхрөөсөө салах шийдвэр гаргаад 2 хүүхэдтэйгээ цуг амьдарч исэн. Гэвчиг 2 хүүхэд нь гинтэл алга болоод өөрөө нөгөө залуутайгаа хаваараа ингээд яаж байгаа ч мэддэггүй ингээд нүүцсэн. За тэгээд хүүхэд чинь хаана гэсэн чинь бараг л ингээл нэг тийм мэдэм уйдал хүүхдүүд тэндж байгаа энд ч байгаа юун хүүхэд мөхөд гэл нэг тийм орон гарантаад байсан. Тэгээд чинь мэдээж ингээ 2 хүүхэд алга болсон хэрэг дээр одоо Америкчууд чинь дугаа байгаад ахгүй штэ. Тэгээ яг тухайн үед би санаад байна л да. Одоо миний ингээд дагдаг тийм үү телевизийн Америкийн бүх сувгууд яг энэ хүүхний тухай мэдээлэл хүүхэд нь хаана энэ өөрөө хаана ингээд яг өөрийнх нь ингээд нөгөө зургийг чийж зургийг ингээд мэдэн дээр оруулчихад яриадсан. Гисэн чинь хүүхдүүдээ одоо амийн хөнөөсөн болж таарсан. Хөнөөхтөө ингээд тухайн одоо тэр нөө зохиолч залуухай эзэмшдэг ингээд тий одоо гэрийнх нь хашаанд ингээд булчихсан байж таарсан л да. Амар агаад тий. Ямар амар бузартай ёо. Харин тий. Тэгээд бас болоогүй энэ дээр дахиад нэг хүний амнаас яригдана. Тэр хинбэ гэхээр өнөөх тэр зохиолч залуугийн эхнэрийг бас хөнөөсөн. Тэгэхээр ингээд боловсруулахад ч хэцүү байгаа зү. Би бүр ингээд те өөрөө их хүний хуваар ийм юм уншичаар зарим хүмүүс үнэхээр эцэг их байх ирэхгүй гэдэг бол ингээд яг ингээд айгүй ойлгомжтой байгаа байхгүй. За нэмээд эн чинь за 2 хүүхдээ хөнөөчлөө. За тэр дурлалт залуухан эхнэрийг хөнөөчлөө. За тэгээ сүүлд нь ингээд сайхан ингээд амьдрахын тулд одоо өөрийнхөө дүүг дагуулаад салсан нөхөр дээр очиод салсан нөхрөөгөө одоо амийн хөнөөсөн байгаа байхгүй юу. За энэ хэрэгтэй ингээд нийтийн үн чинь бүх насаараа хоригдох 3 ял шийтгүүлэх ингээд эхний 2-оо шийтгүүлсэн байгаа. Хоёр дахь одоо ингээд 3 дахь ял нь одоо өнөөдөр буюу одоо өнөөдөр ингээд трендээр орж ир цацагдж байгаа мэдээлэлээр бол нөхрийнхөө амь насыг хөнөөсөн хэрэгт бол энэ хүү ял шийтгүүлэх нь тодорхой болоод байна л да. За дүү нь болохоор одоо энэ ямар нэгэн байдлаар одоо хууль хяналттай одоо шийтгэл хүлээж амжилгүй уушигны ямар нэгэн тийм одоо өвчнөр нас барцсан юм байна. Түрүүлээд Алекс Кокс гэдэг нь ямар тач одоо ингээд нийтдээ одоо 2 хүүхэд за тэгээ нэг ихнэр нэг нөхөр ингээд нийтдээ 4 хүний амьд хүрсэн хэрэгээр энэ хүн ингээд 3 удаагийн бүх насаараа хоригдох ял шийтгүүлж байна л да. Энэ мэдээлэл бол тэрэн дээр орж ирээд байна. Йоо за энэ зөндөө олон асуулт байна. Энэ одоо суусан хүнийх нь эхнэрийг нь алдсан гэдэг байгаа шүү дээ тий. Тэрийг нь нөхөр нь мэдчихсэн. Нөхөр нь гэдэг нь шинэ одоо нөхөр нь тий. Тийм тэр хоёр чинь нийлж ягаад нийлжил хийж байгаа. Нэгнийхээ хүүхдүүд айлаад нөгөөдгийнхөө өөрийнхөө эхнэрийг ална. Йоо. Би бол тэгжл ойлгоод байна л да. Йоо ямар бодолтой юм бэ? Юу сонсч. Чихмэхээ угаах юмсан. Яа. Тийм ээ харин бүр иймэрхүү юмчдоо тэгээд бүр тэгээ ямар ч одоо энэ шашны фанатизм заяа. Тэгээд даатгалын луур нэмээд ингээд чөтгөр шуламд эзэмдүүлсэн гэж нэг яриад байдсан шүү дээ. Чөтгөрт эзэмдүүлсэн хүүхдүүдээ бол тэгжил ойлгож хөнөөсөн гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр ингээд нөгөө одоо тэр зохиолч нөхрийнх нь нөлөө бас их нөлөөлсөн юм шиг байгаа юм л да. Магадгүй ингээд чам дээр нэг хүн ирээл дэлхий сүрлээ одоо энэ хүүхд чинь чөтгөрт эзэмдүүлсэн гэвэл тэгээд одоо устгах ёстой тэр гэлөө. Тэгэл тархийн дахин угаагаад байсан бол
итгэл болов гэж би. Би нэг сүүлд нэг киноны хэсгээс нэг харсан юм аа. Тэгээд тэр кинон дэр яг энэ зохиол энэ дэр бараг суурилсан кино байсан юм шиг санагдчихлаа. Хүүхэд нь ингээд хүүхдэд тамлаад хайгаад байсан чинь олдгоо. Тэгээд ингээд баах хүмүүс тамлж байсан чинь очиод та нар яга хүүхдийг ингэж юм бэ гэсэн чинь чи юу ч ойлгохгүй нэ. Энэ хүүхэд чөтгөр шүглцэн гэдэг ингээд. Наад чинь нөгөө юу сонсдог урлаар ярьсан. Тийм үү те. Бас өөр би нэг киногийн дараанаас үзсэн юм. Гэхдээ ер нь гэхдээ санаа нь тэрэндээ агаар нэг юм байна л та. Их хүн яаж хүүхдэд алах вэ гэхээр ерөөсөө л тархиа ингээд бүр тэнэг болтлоо угаалгацсан болж тараад байна. Гэхдээ тэгээд нэрээ үнэхээр итгэжүүл нэрээ чадаж магадгүй л юм байна. Янз янзын шашны урсгууд гарч ирэл одоо энэ хүүхч үнэхээр ингээд чөтгөр шүглжлээ гингүүт нэрнгээс ингээд харсан ч шүглсэн юм шиг санагдал. Тэгэл одоо ингээд багаар угаасаар хагаад за тэгээд одоо энэ чөтгөр шүглсэн юм ч одоо устгахаас өөр авахгүй ч гэдэг юм уу. Ийм дүгэлтэлд одоо хурс би бол тэгэж төсөөлжлээ л одоо би сайн мэдгүй. Гэтэл миний ингээд тарих нэг багтахгүй байгаа. Их хүн хүүхдээ ямар тохиол ингээд бүрлгэх вэ гэдэг те. За тэгээд ямар бузартай ямар ч аимшигтай хэрэг бурхан байна. За энэ яг энэ хэрэг одоо нэлээд хуучин хэрэг болохоор өнөөдөр бол шинэ мэдээлэл нь болохоор нөхрийнхөө хэрэгт бол буруутай ингээд одоо хамгаалтны шүүхийнхэн бол тэгж шийдвэр гаргасан байна. Өмнө нь энд нэлээд хуучин хэрэг болохоор магадгүй нөгөө нэг гэмтэргийн тухай ярьдаг подкастууд магадгүй манай аймар цагаар бас яг хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан баг. Би болохоор нөгөө барим 50 мэдээллийг шинэ мэдээлэлтэй л ингээд хамтд нь хүргэж байгаа болохоор магадгүй дутуу ярьсан баг. За хамтран ашиглаж танилцуулъя. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ Toyota Top Motors хамтран ажиллаж байна. Хаврын тосны аянгараа. За тэгэхээр 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солих аян эхлүүлсэн байна. Toyota-гийн аль биесны дилер Top Motors төвд бүх төрлийн Toyota болон Lexus автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо солиулаад гарын бэлэг авч давхар 7 хоног бүрийн топ бэлгийн эзэн болох боломжтой. За тэгэхээр одоо 5 дугаар сарын 7-ны тусал үргэлжлэх уг аян 5-7 хоногийн турш үргэлжлэн. За гарын бэлэг нь тос солиулсан үйлчлүүлэгч бүрд олгоно. За 7 хоног бүр өөр байгаа. За тухайлбал эхний 7 хоногт бол 11 цагаас өмнө тос солиулах юм бол цаг захиалсан үйлчлүүлэгч бүртээ өглөөний цай жишээ өгч байгаа маань. За энэ дотор кофетэй, сандвичтэй ийм бэлэг болгож байгаа. За дараа 7 хоногт нь бол өөр машин одоо жишээ нь автомашины шил харчиж бэлгэлэх гэх юм 7 хоног болгон сонирхолтой бэлэг өгж байгаа. За ингээд бас болоогүй. Топ бэлэг гэж бас шалгуулж байгаа. Топ Motors-оос топ бэлгийг тухайн 7 хоногтоо нийт үйлчлүүлэгч дундаасаа санамсаргүй харахаар шодоод одоо гаргаж ирээд шалгаруулад бэлэг бэлгэлэн. За энэ одоо бэлгүүд нь жишээ нь EcoFlow цахилгаан үүсгүр. За энэ одоо хөдөө хадаа явдаг хүмүүс цахилгаан үүсгүр гэдэг гайхамшигтай энэ одоо шунал хөдлөгдөг гэх юм уу? Энэ бүтээгдэхүүн. За энэ чин брэндийн аяны бүтээгдэхүүн, Prime Meat бүтээгдэхүүн буюу махны одоо эрхийн бичиг 1 сая төгрөг хүртэлх юм эрхийн бичиг бас хожих боломжтой байна. Тэгэхээр 7 хоног бүрийн гарын бэлэг болон топ бэлгүүдийн мэдээлэл маань Toyota Top Motors Facebook хуудасаар зарлагдаад байна. Тэгэхээр та яг одоо Toyota машинтай эсвэл Lexus машинтай бол Toyota Top Motors гэж хайгаад лайк дараад энэ хуудасын дагаараа тэгээд 7 хоног бүрийн одоо бэлгийн мэдээллүүдийг аваад яваарай. За шилдэг мэдээж хэрэг автомашины хайрлыг бол хоёрхан чухал үе байдаг. Хаврын тос солих энэ одоо мөчөө та Toyota Top Motors-ыг сонгохыг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 77 80 90 гэдэг дугаар савна 77 80 90. Манай нэвтрүүлэгтээ Toyota Top Motors хаврын тосны аянгаар хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Гокусагийн соло амар юм монголчуудын өөх нь битгий хэл өвдөгчийн ирэхгүй үр хүүхд ар гэр бүлээ гэдэг сайхан ард түмэн юм да гэсэн байна. За кинон дээр Гэббельс Батбаяр Бата кинон дээр Гэббельс түүний эхнэр охтууд хор өгч хороож байгаа тухай гардаг тэр бол өөр түүх байх л та гэдэг. Гэббельс ч одоо нөгөө нацист Германы үжигчтэй тийм. Казуюри Арадан гэдэг нь байна гэсэн байна. За бас их сэрт хэлхэм аимшигтай түүх сонсчлоо. Дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё. Дараагийн мэдээлэл Америк нэгдсэн улсад Tesla stock гэдэг хайлт яг одоо дөрвч явж байгаа юм байна. За спортын мэдээллүүдийн араас л шууд дөрвч явж байгаа. 200 мянган хүмүүс 200 мянган хайлтаар 4 цагийн өмнөөс яг трендэлж эхлээд одоо өшөө трендэлж бас магадгүй мэн дүнгэж трендэлж эхэлж байгаа. Tesla гэдэг компани хувьцааг хүмүүс их сонирхоод байгаа мэдээлэл доошлох нь гэдэг. За үүнтэй холбоотой мэдээлэл энэ бол мэдээж хэрэг Elon Musk-тай холбоотой. Elon Musk DOGE буюу одоо Department of Government Efficiency одоо үр ашигын хилдэс гэх юм уу газар гэж байгуулад энгээр
Америк нэгдсэн улсын баахан одоо алба яамдуудыг татан буулгаад яваад байгаа шүү дээ. За энэ албыг бол Илон Маск ахалж байгаа. Дональд Трампын ерөнхийлөгч Дональд Трампын багт нь ороод за энэ ажлаасаа хойшоо одоо ажлаа багасгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. За ийм юм байна. Одоо энэ Илон Маск чинь олон ажил давхар амжуулж байгаа. Энэ чинь Tesla-гийнхаа гүйцэтгэх захирал. За ингэ дөөж гээд одоо энэ одоо засгийн газрын сонин одоо агентлагийнхаа дарга хийж байгаа. За тэгээд бас SpaceX-тэй ч бас албан тушаал харьцуулдаг. Тэгээд ингээд энэ олон ажлыг хийхдээ цагаа ингээд янз янзаар хуваарлдаг юм байна л да. За тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр дөөвж буюу Америк нэгдсэн улсын үр ашгийн хороо гэж нэлж болно хэлцээсээ 7 хоногт 2 л өдөр зарцуулахаар болсон. Нэгээс 2 өдөр зарцуулдаг болно. Ингэж одоо цаг хугацаагаа багасгаж байгаа гэдэг мэдээлэл гарсан. За үүнтэй холбоотой ямар шүү байдал Tesla-гийн хувьцаа өсөх нь буух нь гэдэг хүмүүс сонирхоод байгаа юм байна. За Tesla бол борлуулалт нь 51%-аар буурсан. Ашиг нь 51%-аар буурсан гэсэн байна. 2025 онд бол нийтдээ 21 тэрбум одоо долларын үдийд орлого орох ёстой байсан гэсэн чинь 19.3 тэрбум долларын одоо орлого орж борлуулалт нь нийтдээ 9%-аар унаад байгаа юм байна. За энэ мэдээж хэрэг юутай холбоотой вэ гэхээр Tesla-гийн одоо энэ гүйцэтгэх захирал Elon Musk янз янзын бодлого барууны чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь хүмүүсийн дургуг хүргээд Tesla-г энэ тэнд шатаагаад дургуцаад за Европын улсууд чинь Tesla-г импортлохгүйгээд за магадгүй одоо хэвтийн зах зээл нь яах юм байгаа. Америк нэгдсэн улстай эсэргүүцээд Tesla-га эсэргүүцээд ингээд борлуулалт нь буураад байгаа. Гэхдээ энэ борлуулалт нь бол зарим хүмүүсийн ярьж байгаагаар бол тийм бодсноос харин гайгүй байгаа юм шүү. Өөрөө бол ингэж хэлсэн байна Elon Musk. Tesla-гийн ирээдүй бол үнэхээр гайхамшигтай байгаа. Ийм гайхамшигтай ирээдүй бол байхгүй. За энэ одоо хамгийн муу хэсэгтэй л ийм байгаа юм чинь ирээдүй гихэлэг байгаа нь ойлгомжтой гэх мэт байдлаар ингэж ярьж байгаа юм байна. Танаа ах чинь ер нь их завгүй хүн юм аа. Энэ олон ажлуудыг хайж байгаагаар бас энэ тэнд нөгөө зээрэнцэг бөөрөнцгөө гэж тий. За энэ чинь одоо ингээ 2 том компани, дэлхийн хэмжээний 2 том компани. Америк нэгдсэн улсын засгийн газрын бас нэг дарга, тусгай агентлагийн дарга. За тэгээд дээрэс нь ингээд зээрэнцэг бөөрөнцөг баахан хүүхдүүд гэж 14 бат хүүхдтэй. Тэгээд нууц хүүхдүүд байдаг гэж магадгүй гэж хот топиксээр ярьжсэн. Нимээд эн чинь Diablo гэдэг тоглоомын дэлхийн номер 1 тоглогч тий. Тоглоом суугаад байдаг. Хаана юу гэнэ. Яаж амжуулдаг байна. Супер юм. Тоглоом тэрийг стрим хийгээд суугаад байна. Энэ хүний эсвэл Elon Musk мөнгөтэй болохоор 24-өөс илүү цаг худалдаж авах гэж байх байхгүй. Хүмүүс бол ингэж яриад байдаг шүү дээ. Elon Musk-ыг энэ ерөөсөө хүн шиг биш ээ. Энэ одоо харгаргийн хүн тэгээ хөөрхөд хөөрчөд буцаад харгарглууга буцаж нисгээд одоо гарцаад хайгаад байгаа хүн гэд хашигнаад байдаг. За ямар ч байсан ингэж Elon Musk-ийн энэ мэдээлэлтэй холбоотойгоор хүмүүс хөрөнгө оруулагчид чих тавин сонсож байгаа. За энэ ч одоо Tesla ч нь бол Америк нэгдсэн улсын бас маш том хөрөнгө оруулалтын одоо компани болж таарад байгаа. Том брэнд болоод дэлхийн хэмжээний сүүл гараагүй ялалт байгуулсан нэг хөлбөр гэж хэлж болно. За ингээд хөрөнгө оруулагчид нь чих тавин сонсоод хүлээгээд байгаа маань. Одоогийн байдлаар би Tesla-гийн хувьцааг харахад яг одоо 2025 оны 1 сарын 3-нд 410 нэг хувьцааных нь үнэн байсан бол одоо бол 237 болтлоо буураад байгаа юм байна. За нийлэн уналттай байгаа. За тэгээд энэ буцаж өсөх нь үгүй юу гэж хайгаад байна да. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл энэтхэг болон Пакистан улстай холбоотой мэдээлэл ялтчгүй тренд дээр орж ирлээ. Тренд дээр энэт дуучлаараа энэтхийн швейцар буюу Pahalgam гэдэг нэрээр Pahalgam л гэдэг. Би тэгж уншаад байгаа. Гэхдээ яг Pahalgam гэдэг нэрээр тренд дээр орж ирсэн. За тэгээд нэмээд Кашмир гэх мэт үгээр энэтхэг гэх мэт үгээр энэ тэнд явж байна. За энд юу болсон бэ гэхээр одоо Химлайн Химлайн нурууны энэ одоо энэтхийн швейцар гэж яригддаг энэ дотоодын жуулчид маш их очдог. Жилдээ бүр 3.5 сая жуулчид очдог. Энэ үзэсгэлэнтэй газар нэгэн галт зэвсэгтэй хүн гал нээж 5 хүн амиа алдаад 20 гаруй хүн гэмтсэн гэдэг ийм мэдээлэл яг одоогоор цатагдсан байна л да. Юу вэ шүү? Одоо нэмэгдсэн байна. 20 гаруй хүн амиа алдсан гэдэг мэдээлэл хэлсэн шүү. Тийм ээ. Өглөө харахад арай өөрөөсөө. За мэдээч ингээд энэ те сүүлийн үед ингээ Кашмирийн бүс нутагт бол энэ хоёр улсын хооронд бол мөргөлдөөн болдог. Гэхдээ сүүлийн үед бол айхтар мөргөлдөөн гараагүй байсан учраас энэтхийн ерөнхийдөө Нарендра Моди бол энэ одоо муж нутгийн одоо тусгай одоо юу хэмдэ маршал лоо өгч өгдөг лээ тусгай хуулийг онцгой байдлыг цуцлаад байсан.
Аха. За тэгэхээр яг өнөөдөр гарсан энэ хэргийн дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон Европын холбооны дарга Урсула фон дер Лейн гэх мэт хүмүүс одоо халдлагын эсрэг буруу шасан мэдээллүүдийг тус бүр хийгээд байл л да. Яг одоогийн байдлаар бол халдлагыг хин нэг бүлэглэл хийсэн гэж албан ёсоор одоо нэг хариуцлага хүлээгээгүй байна. Аха. Тийм. Гэхдээ яг энэ BBC дээр гарсан мэдээлэлээр бол тухайн ингээд аллан хядлагыг үйлдэгч этгээд бол зөвхөн муслим биш хүмүүс рүү халдчихсан гэсэн үг. Халдчихсан одоо нэг ёсондоо хинду шашинтнууд руу халдаж дайрсан гэдэг ийм мэдээлэл бол цацагдж байна л да. Яаж муслим биш одоо ислам мөн биш нь ялгадаг юм болоо сони юм уу? Сар юм болов? Хувцсаар нь одоо ялгарчдаг юм бах та. За энэ чинь энтгч нь их олон шашинтай, олон төрлийн, олон хэлтэй бүр их олон хүмүүсээс бүрэлддэг. За тэгээд энэ дотор хамгийн гол ялгарл нь ууг нь бол Пакистан, Бангладеш энтхийг гуруула нэг дор байсан. За тэгээд англичууд одоо тусгаар тогтноход нь одоо шашнаар нь ялгаад зурцсан, бахын хэл зурцсан. Гэхдээ тэр дунд нь зарим тохиолдолд энтхийн талд муслим шашинтай хүмүүс нь орцсон, зарим тохиолдолд хинду шашинтай нь Пакистан руу орцсон гэдэг ийм тохиолдолд үүнээс нь бол байнгын одоо ингээд зөрчилдөөн тэр нутгууд нь гардаг тийм. 1947 онд энэтхэг өөрөө Их Британий колоничлоос тусгаар тогтноод энэ үед нь яг Арабын лигийн орнууд буюу Арабын холбооны орнууд энэ муслим шашинтай хүмүүсийг, мусульман шашинтай хүмүүсийг наад хинду шашинтнуудаас тусгаарлаач гэдэг ийм одоо бараг дарамт шахуу Британд үзүүлсэн юм шиг байгаа. Түүхэнд бичснээр бол тэгээд Британи яг энэтхийг колоничлоосоо гаргахаасаа өмнө маш баримт тавин байдлаар газрын зураг харж агаад энэтхэг Пакистан хоёрыг голоор нь зүгээр ингээд те бүр эн чин сойр хин гэдэг үлээ нэг сойр цолтой хүн өөрөө газрын зураг дээр ингээд зурцсан. Ингээд зураад хуваангууд Пакистан бол ингээд за ингээд муслим шашин энэ талтай орчлоо, энэтхэгт нь энэ хинду энэ талтай орчлоо гэдээ хуваасан. Пакистан дотроо баруун Пакистан буюу баруун Пакистан, зүүн Пакистан гэж хуваагдсан. Баруун нь өөрөө одоогийн Пакистан, зүүн нь Бангладеш, одоогийн Бангладеш болж байсан. Тэгээд энэ үеэр чинь ингэж баримт тавин тийм үү? Яг хаана нь муслим амьдраад хаана хинду амьдраад байгаа гэдгийг бүрэн мэдгүй ээж хүчээр ингэж хувааснаас нь болоод энэ чинь 2 сая хүн амиа алдсан байдаг үлээ. Бас нэлээд олон хүмүүс нүүлгэн шилжүүлэлт болоод одоо юу бол одоо за бид нар ч муслим ч эндээ орё гэл олон гэр бүлүүд өрхүүд ингээл нааш цааш нүгэл их л одоо зовсон гэх юм асуудал байсан гэж хэлж болно. За дээрэс нь Пакистанууд нь ядаж хахад баруун Пакистан, зүүн Пакистаныхныгаа эсрэг хядлага үйлдсэн төрийн эрх нь барих гээд за энэс нь болоод Бангладеш гэдэг тусгаар тохиноод гарсан байдаг. За ер нь л товчхондоо бол нэлээд тийм мөргөлдөөнтэй байдаг, угийн тийм ширүүн байдаг энэ хэсэг гайгүй намжгүй гээд тийшээ н олон хүмүүс одоо аялал жуулчлахаар зүгээр л зухаалж явж байгаа хүмүүс лүү ингээд боо бариад нэг хүн гараад бахан хүнийг халдсан байгаа. Харин тийм дотоодын жуулчлалаа өгнийг хөгжүүлэх гэж оролдож ирсэн юм билээ. Тэгээд ийм халдлага болсон дараа одоо тийшээгээ очиж жуулчлах хүн бас буурах болов. Сул ундрах их сайн мэдчих шиг байна л да. Нутгийнхан бол Пакистануудыг хардаж байгаа. Ном муслим буюу одоо мусульман буш шашинтай хүмүүс нь арсны өнгө царайгаараа шууд ялгагддаг гинэ. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай дижитал зээлийн үйлчилгээг нүд эрэмхийн зур өрөөтэй Simple хамтран ажиллаа. За мөн хаврын тосны аянгаараа Toyota Top Motors хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.